Miat компани нь 1956 онд Оросын холбооны улсаас агаарын хөлөг 5-ыг авч иргэний нислэгийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Үүнээс хойш өдгөө 60 жилийн үүрэг үзэж байна. Хамтдаа аялсан 160 өдрөлгийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Нээлттэй үйл ажиллагааг Марпан гүйлтээр эхлүүлсэн тус тэмцээнд 60 гаруй тамирчид оролцсон. Miat компани 60 жилийн Марпан тэмцээнд 2016 оны Олимпийн тэмцээнд оролцох эрхээ авсан 4 тамирчин оролцсноор тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгожээ. Тэгээд өнөөдөр миний хувьд 15 км-ийн зайд нь төрүүлсэн байгаа. Тэгээд цаг агарын хувьд нэг талдаа жоохон салхитай, нөгөө талдаа өөрөө ямар ч гэсэн амжилттайгүйгээд төрүүллээ. Тэгээд бид нар анх удаа Miat компани одоо өөрсдөө санаачлаад хөнгөн атлетикийн холбоотой хамтраад марафон гүйлтийг зохион байгуулсан. За өнөөдрийн гүйлтэд бол нэг 70 орчим тамирчин оролцсон нийт. За хамгийн гол нь бид нар одоо энэ өнөөдрийн тэмцээнд бол Монгол улсад төлөөлөөд одоо Олимпиад оролцох 4 тамирчин дөрвөлөө оролцсон. Энийг бол бид нар одоо аягүй бэлгшээж байгаа. Miat хувьцаат компани өнгөрсөн жил 5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд ихээхэн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн хөгжид хувьцаат компани өнөөдөр Miat компани 5 агаарын хөлгөөр олон улсын 7 чиглэлд, орон нутгийн 2 чиглэлд нислэг хийж байна. Бид нар хэдийгээр төрийн хэмжээ одоо том компани шилжүүлээ гэсэн Монгол хувийн хөвсийн одоо иргэний агаарын компаниудыг өсөж өндөгт нь туслах ёстой, хэмжих ёстой. Марафон гүйлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын гавьяа тамирчин Сирод, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Мөхзянаар тэргүүн байр эзэлсэн, гүйлтийн тэмцээнд эхний 6 байр эзэлсэн тамирчдад Miat компани нэрмжиж шагналыг гардуулсан. Miat хувьцаат компани хамтдаа аялсан 160 нээлттэй өдрөлгийн хүрээнд Марпан гүйлтийн тэмцээнээс гадна сагсан бөмбөг хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан.